Chanel-с тоон гэдэг чинь нэр ээдээ базарваны юм бод. Манай нүдүр төмрөгийн Nike-гаас тоосон хувцснууд ёо. Битүү бужигнаал зодтолтол байж хад манай Мори Бата энийг зүгээр нөгөө мөнгөлөг төмөр күртгэн дотроо хийчихэл шүглдэл дуу аялал гараа явчихж байгаа. Байвал зулгаагаад үз, шүрмэс байвал шатаагаад үз. Шүрмэс шатааж болох юм нөгөө ээд маань бас хэцүү юм байна. За ерөнхийдөө буруу гарын юмнуудаа хурдхан шиг дуусгамаар байна манайхаа. За өдрийн минь манайхаа би өөрийнхөө ойр хувцас зардаг дэлгүүр дээрээс та бүхэндээ шууд дамжуулж бичлэг хийж байна. Манай дэлгүүрийг одоо хууль хувцас зардаг энэ төр гэсэн энэ шуум явж илээ. Муу нуухаар сайн илчил гэдэг бүх үнэтэй том брэндүүд буруу гараар орж ирсэн. Ер нь бол хулгайн замаар орж ирсэн гэсэн үг. Манай шилийн сайн ирчүүд халахын хавтгаад байгаа юм шиг дэлхийгээс хулгай хийж авчирч ирсэн. Эмэрхүү баг. Мори Бата гэд төмөр зам төссөн манай нэг найз байдгийг. Тэр найз маань энийг одоо бүр бэригээс ерөөхдөө шуурж гарч ирсэн. Тэнд нь хүмүүс бүр ингээд амар каст дээр ингээд оочрол хоорондоо зодтолж байгаа байхгүй. Тэнд нөгөө солгооны араа мараа бүгдээрээ ингээд явж ирсэн заяа. Битүү бужигнаал зодтолтол байж хад манай Мори Бата энийг зүгээр нөгөө мөнгөлөг төмөр күртгэн дотроо хийчихэл шүглдэл дуу аялал гараа явчихж байгаа. Ийм амар мундаг хулгайчууд манай монголчуудад байгаа. Тэгээд энэ одоо буруу гараар орж ирсэн ч гэсэн энэ бол ориг 4-5 мянган долларын тийм ээ. Тэр хувцсуудыг манай монголчууд авч чадах уу? Чадахгүй шүү. За энэ харагдаж байгаа дээрх одоо Timberland, Moncler, одоо Gucci, Chanel юу гэдгийг тэр бүх ориг цамцнууд маань төмөр замын Соёнбас үлдээ хоёр ихрийн маань шууж ирсэн. Ерөнхийдөө бол хувцс. За бүр энэ манай нүдүр төмрөгийн Nike-гаас тоосон хувцс. Бас л нэр үнэхээр уран штэ. Би бүр хажуугаас нь хараад зогсчихсан байхгүй. Амар уран заяа. Зүгээр л нэг юм төмөр күртгэн дотор нэг дахаа хувцс. Өөрөө мөнгөөр авсан юм шиг гарч ирэл дуу аялж байгаа. Бүр үнэхээр уран. Хүн яаж тийм уран байдیں۔ Яаж тийм тасралтсан заяа. Анх тэр чинь наран туулын герман уулгаа гаргалсан шүү. Тэгээд бүр томорсоор A copy C copy хэрэггүй гэд бүр дандаа оргийн тууд. Энэ ташрамт дэлгэд нүдүр төмрөөдөө өстө үнэхээр баярлалаа. Миний найз нэр үнэхээр төгсөрсөн байлээ. Бүр хүн яаж ийм гоё уран байж чаддаг вэ нэрээ. За энэ хаашаа явах юм бол манай Сонсголонгийн солгой наарагийнх Chanel-ийг бас л ёо төвгүй шааштай. Ёо Chanel-ийн ориг үнднүүд гэхээр бүр манай бүсгүүчүүдийн бүр шүлхэн гойж байгаа зү. Парист Chanel-ийн хажуугаар ингээл өнгөрдөг гэж байгаа байхгүй. Ингээл хөдлөөл явцдаг гэж байгаа байхгүй. Амар. Chanel-с тоон гэдэг чинь нэр ээдээ базарваны юм бод нэр. Энэ ташрамт хэлбэд Сонсголонгийн солгой наараа найздаа үнэхээр баярлалаа. Чи бол Chanel наараа шүү. За ёо. 10 жил мэлдэ амар мундаг байсан. Амар онц сурдаг. Улсын олимпиад, дүүргийн олимпиад интерес болоод үлхэн математикийн авраг. За ориг хувцснууд ийм чиптэй байдгийг. За ингээл ороод ирнэ. Шууд энэ чип ингээ ажилтгаа гэсэн үг. Манай бүх хувцснууд ингээд ориг гэдэг нь нотлохоодтой нөгөө вебсайтн дээр энэ ингээ манай ийм загвар шүү гэд байж идэг байхгүй юу? Ориг хувцас ч ингээд үзчихэж болдгоо штэ манай монголчуудаа. За энэгээр ингээ харж их юм бол тийм ээ ориг Balenciaga байж гин. Тийм ээ. Нэрэ шүд байвал зулгаагаад үз, шүрмэс байвал шатаагаад үз. Шүрмэс шатааж болох юм нөгөө хэд маань бас хэцүү байна. За ерөнхийдөө буруу гарын юмнуудаа хурдхан шиг дуусгамаар байна. Манайхаа ориг брэнд интер гэдэг их чинь одоо үн хаяад үн зохиод ахын чаашийн ерөнхийдөө бол хамгийн хямдхан үнээрээ хурж ирээд авцгаагаарай. Таска ерөнхийдөө бол North Face-ийн албан ёсны эрхтэйгээр хувц худалдааддаг дэлгүүр болгож байгаа. Ерөнхийдөө бол манайх North Face-ийн албан ёсны дистрибьютор. Одоо соёолж төвийн 6 давхарт цаглагын шатнаас буугаал яг баруун талд нь North Face байж байгаа. 96 66 T3 99. Та залга бид танд ориг хувцс өгье.